За тэгээд яг За. За би эхлүүлээ. Сайн байцгаана уу? За ингээд хүмүүжлөө боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа ингээд эхэлж байна. За бидний өнөөдрийн дугаарт бас сайхан хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд бидний мэдих дуучин ган тогоо даах маань орсон. Тэгээ урилгын маань хүлээж авсан маш их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийнхаа ярилцлагыг эхлээс өмнө бас бидний яриаг тогтмол хүргэж өгдөг 107.5 FM радиогийнхаа хамт олон бас баярлснаа давхар илэрхийлчмээр байна. За тэгээд өнөөдрийн маань дугаар зочин болж оролцохоор хүлээн зөвшөөрсөн зочиндоо маш их баярлалаа. Ингээ сайн байна уу та? сайн байна уу? За урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд өчтөр нэлээд шинэ дууны хоолой бичлэг гээд нэлээд баг үрээр тарчаад босоод ирсэн жоохон нүд бүцэр. Ашоо тэгээд өрсөнд маш их баярлалаа. Тэгээд маш хэрэгтэй сэдвийн дагуу бас бид хоёр одоо ярилцах байгаа юм байна лээ. Өөрийнхөө бас үзэл бодлыг илэрхийлэх гээд ингээд бас ингээд ороод ирлээ. Тэгээд маш их баярлалаа. Үнэхээр гоё хүндэтгэлтэй хандсан уу яасан тэр талархалтай байна. Тэгээд ажил ихтэй байсан ч гэсэн цагтаа маш их баярлалаа. За ингээд бидний сэдв бол хүмүүжлөө боловсрлоо гэсэн сэдв байгаа. Тэгээд хэдийгээр ингээд асуулт асуугдж байгаа хүмүүжил нь одоо илүү ч юм уу, боловсрал нь илүү ч юм уу гэмээр юм асуулт юм шиг хэрнээ ихэнх одоо хүмүүс маань бол энэ хоёулаа хүнд байх ёстой маа гэж илүүтэй дүгнж ярьдаг юм байлээ. Тэгээд танаас бас хувь хүнийх нь хувьд тийм ээ таны хувьд одоо үзэл бодлоо бидэнтэй бас хуваалцаач. Ер нь энэ хүмүүжлөө, боловсрлоо гэдгийн талаар та ер нь ямар үзэл бодолтой явдаг вэ? Энэ талаар. За хүмүүжлөө боловсрлоо гэдэг энэ хоёрын хоёулангийн жингийн тухайн дээр тавих юм бол миний хувьд бол ерөнхийдөө яг хүмүүжил илүү жин дарах болов гэж би хараад байгаа. Ерөнхийдөө та бид нар одоо хадаа шүү дээ. Ямар ч Харвард төгссөн, Оксфорд төгссөнтэй ямар ч одоо дэлхийн шилдэг 10 сургууль юу гэдэг юм бэ? Тэг бүгдийг төгссөн боловсралтай хүн ч гэсэн тий одоо яагаад болохгүй байгаа гэдэг одоо зүйл маань яг одоо манай Монголын нийгэм харуулж байгаа тийм ямар ч одоо гайхамшигтай боловсрол эзэмшсэн хүн бидний одоо бодлого тодорхойлох хүмүүс ингээд гарч ирсэн ч яагаад бид нэр бас ингээд яг энэ хүн амьдарч байгаа ч юм уу энэ наадахын асуудал байхгүй наадахын одоо хариулт гэх юм уу та одоо үүсгэж байгаа юм шүү. Гэтэл энэ одоо юу гэдэг энэ 30 жилийн хугацаанд би одоо 30 жил 30 жил амьдарч байна. Энэ 30 жилийн хугацаанд одоогийн байдлаар миний олж авч байгаа одоо feeling буюу мэдэрч байгаа мэдрэмжүүд ерөөсөө хүн байх гэдэг асуудал. Одоо хүмүүжлтэй хүн байх энэрэнгүй одоо тийм хүн байх гэдэг зүйл маань Монгол улсад маш их алдагдсан. Ерөөсөө боловсрлоос илүү за боловсрал нь одоо байгаад байдаг. Хүн байх буюу хүмүүжил, гэр бүлийн суурь хүмүүжил, за сургуультайхаа хүмүүжил, гэр бүлдэх хүмүүжил энэ асуудал маань үнэхээр маш одоо орхигдож одоо бидний ирээдүйн нийгэм бол маш бүрхэг байна л да. Яг үнэхээр манай хүүхдүүд яаж өсөж хүмүүжээд байгаа юм, ямар нийгэмд амьдраад байгаа юм. Дээр хүртэл одоо агаа барсан ээж маань л бичсэн юм шиг байгаа гэх юм. Хүндэт эцэг эхчүүдээ миний ирээдүйн хөвгөн гэрүүдийг сайн хүн болгож өсгөж хүмүүлээч. Би өөрийнхөө хүүхдийг сайн хүн болгож хүмүүжлтэй хүн болгож өсгөж гинэ гэдэг агаа бараад бичиж байгаа байхгүй юу. Тэгээд сүүлийн үед одоо яагаад би одоо энэ тухай бас ярих болсон шалтгаанаа бас биелмээр байна л да. Энэ үеийнгийн дээрлэхэд ялгарлан гадуур хот занлахыг цаашаа хүчирхийлэл гэдэг энэ асуудал маань Монголд хөшгөний ард үнэхээр маш аимшигтайгаар одоо ингээд бий болсон байна. Энэ зүйл маань манай гэр бүл тохиолдсон. Манай 11-р ангийн зөв маань энэ үеийнгийн дээрлэхэд ялгарлан гадуур хот занлахыг ингээд хүчирхийлэл ингээд өстөд зөв маань ингээд 3-4 жил болсон байт юм байлээ. Гэтэл монголчууд маань үеийнгийн дээрлэлтийг болохоор их маш буруу ойлголттой байдаг. Одоо юу гэдэг харагдах байдлын хувьд доожоогүй, за жоохон тийм хувцс өнөр муутай, за биеийн одоо байдлын жижигхэн аав ээж нь анхаарлаа хандуулдаггүй, одоо юу гэдэг нэг юм харагдах байдлын хувьд ямар нэгэн байдлаар тийм нэг сул дорой хүмүүс эрэл дээрлэлтэнд дүрстдэг гэж боддог. Ерөөсөө энэ маш буруу. Гэтэл дээрлэлт гэдэг зүйл маань нийслэлийн сургууль, орон нутгийн сургууль, хувийн сургууль, улсын сургууль ялгаагүй хэлбэр нь өөр боловч маш их одоо энэ зүйл маань ингээд Монгол улсад бий болоод эхнээсээ аимшигт үр дагаврыг авч ирсэн явж байна л да. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан за хийн зам за сектор чирэктэр гэх мэтчлэн одоо
олон улсын төрийн бас байгууллагууд маань Монгол улс өсвөр насны хүүхдийн амиа оролт хүн амтайгаа харьцуулсан харьцаагаар дэлхийд ихний тавд орсон явж байна. Тэгээд тэр амиа оролцож байгаа хүүхдүүдийн маань өсвөр насны маань 80% ерөөсөө митингийн дэрлэлт, ядарлан гадуурхалт, зан хэллээс болж дээрээс нь нэмээд social bullying буюу social ядарлан гадуурхалт ингэсэн. Энэ зүйл одоо ингээд тоо баримттайгаа судалгаа шинжилгээтэй байгаад байхад яагаад бодоод тодорхойлдог хүн байхад хамааралтай тэр яа тэ одоо модыг тодорхойлох шиг байна юу ч хийхгүй байгаад яваад байгаа юм байна. За тэгээд би энэ дүүтэйгээ одоо дүүд ба тохиолдсон аимшигтай зүйлийг би цагаас сэргийлэх гэж явсан. Нөгөө хөлөө хүрэх газар хүчтэй гэдэг шиг хилээ хүрэх газар хэлэх гэдэг шиг явсан. Хуулийн дагуу явж болж байна. Хуульд бас тодорхой зүйл заалтууд байна. Занал гэдэг зүйл маань эрүүгийн хууль нь тодорхой зүйл болоод орцсон байт юм байна. За тэгэнгүүт бараг тэр зүйлийг сургууль дээр нь очиход сургуулийн захирал нь багш нь бараг байх л ёстой зүйлгээд ирсэн тэрийг ирсэн оошоогүй байхад нь би тэрийг гаргаж ирж цогцол бас сургууль даяар нь бид энийг хэлсэрдэг байсан. Яагаад тэгэхээр би зөвхөн энэ асуудлыг би ингээд хав дараад зөвхөн гэр бүлийнхаа хэмжээнд би энийг ингээд дараад асуудыг шийдээд явъя гэж бодсон боловч цаанаасаа одоо нөгөө ээж аав хүмүүжилч юм уу одоо миний хувь хүний үзэл бодол юм уу дахиад нэг ээжийн хүү аавын охин дахиад хин нэгэнд үзэн ядагдаа дээрлэхүүлээд амиа хорлох үедээ буруу те хүн болчих үедээ гэсэн үүднээс би энэ шүүлүүлээгээд тэгээд энийг одоо ингээд одоо баг 2 жилийн хугацаанд би жил гарны хугацаанд би ингээд тэнцээд шүүлүүлээд хэлээд яваад байна. Энэ үднээсээ би одоо хүүхдэд тэ хүмүүжил тэ чухал тэ боловсрол чухал гэдэг зүйлийг би мэдэж аваад байл та. Боловсрол мэдэж чухал хинч ойлгомжтой. Гэтэл тэдний хажуугаар хүн байх, хүмүүжилтэй байх. Энэ хүмүүжил гэдэг зүйл маань ингээд алдагтаад бүр ингээд ээж аавд чинь нийгэм хэцүү байж болно тэ. Хүүхдтэй ингээд амруу нь идэх хоол мөрөн дээр нь тох хувцсыг нь бэлдэж өгөөл хүн бий болгож байна гэж маш буруу болж байна. Энэ сүүлийн 30 жил гадангуй сүүлийн үед гэр бүл болж байгаа залуучууд бидний үеийн тий миний дараагийн болон нэг ингээд 5 жилийн одоо энэ хугацаатай энэ хүмүүс маань гэр бүл болоод яаж хүүхдээ өсгөх вэ? Гэр бүлийн үнцэн гэж юу вэ? Тэ энийг юусоо огт мэдэхгүй байсны улмаас үр хүүхдүүдтэй болсон түүнийг хүмүүжүүлж чадахгүй нийгэм хэцүү байлаа гэсэндээ энийг одоо хэлж ярих одоо нөлөөлөх соён гэгэрүүлэх юу ч байхгүйсэн учраас бидний одоо энэ гэр бүл салалт Монгол хичнээн хувь байгаа юм. Би ганц ээжүүд хичнээн байгаа юм лээ. Гэтэл тэнд дунд нь хүүхэд тохироод байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Ийм зүйлээс болоод би ингээд хөрхий яг чадчихнэгээр авсныг энэ хүүхэд гэдэг зүйл маань хүүхэд ч одоо хоёрхан орчин байгаа шүү дээ тий. Сургуулийн орчин, гэр бүлийн орчин гэж байгаа. Тэгэд энэ айхтар зүйлийг одоо ингэ шүүлүүлээсний хүчин тус яг зарим нэг зүйл дээр бас дааштай үр дагавар гарч ирэл л саяхан боловсролын яамны сайд маань хүлээж авч ингээд уулзлаа. Яг тэр үеийн дээрлэлтийн эсрэг ийм аимшигтай үр дагаврын эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон төрлийн бас байгууллагууд байдаг. Гэхдээ тэд нар яг сайн сайхны төлөө явж гинүү гэдэг нь маш хэцүү. Би тэгээд эндээс судалгаа шинжилгээ хийж байгаа одоо тэр Mongolian Professional Art Trophy буюу соёлоор дамжуулан хүүхдийн одоо гэр бүл хүүхэд болон үе тэнгийн дэлхэлтэй ажлыг хийсэрч байгаа. Одоо хийсэн ч ажилтаа тэр төрийн бас байгууллага бэлтгэж гэдэг чиг сонгоод тэр бас намайг сонгосон гэсэн. Тэгээд энэний эсрэг бид хоёр нэг үйл ажиллагаа явуулахад одоо ингээд төрөөс ингээд баг дэмжиж ажиллахад болж байгаа. Би зүйлийг баяртай байгаа. Би тэгэхээр манай 10 жилийн одоо 11 дугаар ангийн дүү маань баггүй юу. Гэтэл тэр 11 дугаар ангийн дүү маань 1.85 см өндөр. Ангийн дарааг 10 жил хийсэн. Улсын виски олимпиадын хүрэл медальтай. Гэтэл ийм дүү маань ингээд ядуулан гадуурхалтанд өртөөд дээрлэхүүлээд гэтэл тэр нөгөө нэг 13-аас 20 насны ерөөс ингээд 50 орчим хүүхдийн бүрэлдэхүүнтэй мап үүссэн байгаа байхгүй юу. Тэр сургуулийг төгссөн болон тэр сургуультай харилцаа гэдэг хороолол хотхон за тэгээд ингээд 50 гаруй хүүхдийн ингээд бүрэлдэхүүнтэй маш том ингээд мапчсан бүлэг үүсээд ер нь хүүхдүүд чинь тийм нөгөө нэг эцэгхийн хараа хяналтгүй байгаа хүүхд чинь ээж автагаа зөвхөн ингэсэн гой зургаар нэг профайл зургаар ээж автагаа энгийн хүүхд чинь ингээд
холбоотой байж байгаа. Гэтэл тэр хүүхдүүд бүлгийн хүүхдүүд 2-3 хурамч аккаунттай тэр аккаунт дээр бүгдээрээ нэг хин нэг одоо дэглэж, бөөлгөж, муу хазуул ингэж групп үүсгэсэн ингэ явж байдаг. Бүргээд профайл зовны хүртэл нэг кодтай. Тэр кодыг харах юм бол яг тэр бүлгийн хүүхд гэж бас хоорондоо бие биенээ мэддэг. За 3-1 нь октод буюу октодынх нь одоо тэр Атман гэж яриад байгаа охин болохоор манай дүүгийн нөгөө аймгийн нэг сургуулийн охин. За тэр охин болохоор одоо сургуулийнхаа гайгүй өнгөтэй сайтай охтуудыг бүрийнхаа эрэгтэй охтуудтай үерхийг шаарддаг. Гэтэл нөгөө охтууд нь үгүй гэх юм бол нөгөө охиныг сургууль дээр сургуулийн орчин, гэр бүлийн орчинд юусо бодоо болох буюу нэг төрийг нь гутаа гэж баг компани тааждаг шиг одоо тий одоо ингэж нөгөө энэ тэндээс мөх хацуулыг юм навч мемэ хийж бүр ингээд тэр сургууль байх суух аргагүй болсон гэж тэр дээлхдэг ийм муухай бүлэг ингээд үүссэн. Гэтэл ерөөсөө ингээд нэг л зүйл чухал зүйлийг бид гэсэн. Дээлхэж байгаа хүүхд болон дээлхүүлж байгаа хүүхд хоёр хоёулаа хохирчихгүй юу? Энэ ерөөсөө хүмүүс ерөөсөө мэдэхгүй байгаа юм. Ийм л байж л байсан. Одоо ингээд чинь дижитал 900 болж байна. Z generation гараад ирлээ. Дараа нь альфа үеийнхэн томорч байна. Гэтэл энэ миний үеийнхэнтэй Атман гэдэг зүйл аягүй кул гэж боддог үеийнхэн байгаа байхгүй юу? Яагаад гэвэл Бата гэдэг Атманы найз нь би гэдэг хүмүүс мэдчихэх юм бол кул хатсан тийм. Гэтэл эн чинь одоо үеийн чинь юу вэ? Энэ бол ерөөсөө not cool буюу тийм гоё тийм ахмаа зүйл биш гэдгийг манай Z үеийнхэн мэддэг. Гэтэл энийг одоо төрийн бодлого тодорхойлж байгаа хүмүүс ерөөсөө тэрийг аягүй сайн мэддэг. Бид нар ирээдүйн рүүгээ гарбуугаар бодох юм бол ирээдүйн маань ирээдүйд илүү их буугаар боддог. Гэтэл одоо л энэ үр хүүхдүүдийн хүмүүжж байгаа угаасаа тэртээ тэргүй хүмүүжүүлж байгаа эцэг их маань ухамсартай үүрэг хариуцлагатай байхад хүмүүжсэн хүүхэд соёлцсон хүүхэд чинь тэртээ тэргүй боловсролыг ямар хэрэгтэй вэ гэдгийг мэдэх байхгүй. Боловсролыг өөрөө яа хэрэгцээндээ таруулж сурна гэсэн. Ийм зүйлийг одоо би ухамсарлаад гэх юм да. Одоо би мэдэхгүй явчих. Яг би Монголдо хурж ирээ 5 жил болж байна. Яг түн шиг шоундоо очиод буцаад явна гэж боддог байсан. Гэтэл би ганцаараа Солонгост очиж би ганцаараа тансаг сайхан аяах аюулгүй амьдрал би яах юм бэ? Миний үр хүүхэд дүүнер эцэг их гэр бүл бүгд Монголд байгаа. Тэртээ тэр би ирсэн хоноо ингээл ясаа тавих гээд Монголдо ирнэ шүү дээ. Тэр үед бас нэг юм байхад би харамсаад л нас орно шүү дээ. Энэ хорвогд болсон. Тэрнээс гадна би ганцаараа үр хүүхдүүдээ маш сайхан хүүхэд хүн болгож хүмүүжүүлээд би яах юм бэ? Энэ нийгэм чинь миний үр хүүхдүүдийг хүмүүжүүлнэ шүү дээ. гэж бодсон. Тэгээд би бас сайхны хүсэл би хэлдэг би нэг нөгөө ярьдаг. Би сайхны хүсэл би амиа хичээч байсан. Бас хохирч байсан. Яг л төр юм байгаа учраас би ингэж амьдарч байгаа. Над миний буруу байх уу гэсэн хохирогчийн одоо мэдрэмжээр би амьдарч байж исэн байна. Маш муухай. Яг л нийгэм намайг ийм болгосон байхгүй. Энэс бид нар ухаач одоо ингэж нөгөө босож ирэх хэрэгтэй байхгүй. Хоёр дахь юм бол хэн нэгэн аав хөө ээж охин энэ гоё гэдгийг болохыг гараад ирээсэй. Тэр үед нь дэмжиж гэж боддог байсан. Энэ бол хүний гараад нугаа бариулах маш муухай үйлдэл байхгүй юу. Гэтэл тэр энд нийгмийг өөрчлөх хүн чинь ирээдүйн хүүхдүүдтэй сайхан нийгмийг хүлээлгэж өгөх хүмүүс чинь та би байхгүй юу. Яг би хэлэхгүй бол хин хэлэх юм бэ? Яг одоо эхлэх бол яг хизээ эхлэх юм бэ гэдэг хоёр асуултыг би өөртөө тавьсан л та. Тэгээд одоо ингээд яг мөрөөдлөө биелүүлээд маш их хичээсэн. Яг үнийг хэлэх. Манай гэр бүлд чи одоо улсын их хурлын гишүүн уурхай эзэн байхгүй шүү дээ. Энэ бол нарийн шүү. Тэгэхээр тийм хүмүүс байхгүй чисэндээ яаж амьдарч яаж хичээгүүл яаж амжилтанд хүрч болдгийг яаж нөлөөлж болдгийг инфлюенсер гэдэг зүйл чинь яг юу юм бэ? Нөлөөлөгч гэдэг үг шүү дээ. Гэтэл инфлюенсер гэдэг зүйл нь 13 Pro Max бариад аялаад маш үнэтэй ресторанд ороод үнэтэй машин унаад бусад нөлөөлөхийг хэлэх үү? Энэ яг зөв үү? Гэтэл энэ нийгмийн дунд давхар байхгүй болсон энэ Монголын нийгэмд баян хоосон энэ ялгаа байгаа энэ үед яг ийм инфлюенсер яг жинхэнэ инфлюенсер гэнэ үү? Бүгд буруу ихэр яаж өөрийнхөө яаж амархан хялбар аргаар баяжхыг зааж өгч байгаа хүмүүс инфлюенсерүүд мөн үү? Энийг юусоо ойлгох нөгөө нэг юм ээж аавын зөвлөгөө, ээж аавын ухамсар, тэгээд хүмүүжсэн иргэн тэртээ тэргүй энэ нийгмийг соёлцсон хүн чинь нийгмийг аваад явах боловсролыг ямар одоо хүртээ хэмжтэй яаж зацуулах вэ гэдгийг мэдэх байхгүй. Монголд дундаж давхар гэж юм байхгүй болох юм.
Гэтэл гадны орнд Японд, Солонгос те Америкт дундаж давхар гэж ямар хүмүүсээ хэлдэг юм бэ? Би өөрөөсөө одоо хүмүүсээс асууж байгаа байхгүй одоо би чамаас бас асуухыг хүсэж байна л та. За чи ажилгүй болсон үедээ 6 сар гэр бүлээ болоо өөрийгөө тэжээх чадвар байна уу? 6 сар шүү. 6 сар. Ажилгүй болсон тий. За мөн үнэхээр одоо нэг гэр бүлээрээ дагуулад аялаар явах боломж юм. Энэ болохоор ирээн хэлээгүй шүү. Байгаль нуруу. Гоё хит аваад аль болоход ажилгүй хотод хажуу орнуудаар явах боломж байна уу? Гэр бүлээ дагуулсан. За мөн чамд яг одоо онцгой нөхцөл хэрэглээр бэлтэж байгаа хадгаламж байна уу? Үргэлжлүүлийнхаа боловсрол эрүүл мэнд ямар нэгэн байдлаар ингээд эрүүл мэндийн асуудал байна. Чамд тэрийг зарцуулах хадгаламж байна. Яг энэ гурван зүйл асуултанд хариулаад үзээрэй. Гэтэл манай Монголын яг энэ хүмүүс өөрийгөө бас ажилгүй 2 идэггүй хоосоо олохгүй яваад байгаа гэдэг хүмүүс маань энэ асуултанд хариулахад бүдэрдэг. Өөрийгөө дундаж давхар гэж бодоод хичээгээд хөрх юм явж байгаа залуучууд маань энийг асуухад нуруу ундаг. Байхгүй. Гэтэл энд эрүүл мэндийн хүн байх, хүмүүжсэн хүн байх, эрүүл сарвал боловсролтой хүн байх хамгийн хэрэгтэй хоёр салбар байна. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар. Энэ хоёр салбар яг энэ дундаж давхар байгаа орнуудад буюу хамгийн номер 1 2-т ордог салбар байхгүй юу? Гэтэл манай Монгол энэ хамгийн доороосоо номер 1 2-т орсон салбар байгаа юм. Тэгш бус боломжийг бид нар тэгш бус боломжийг хүмүүст боломж эрүүл мэндийн аюулгүй байдлаа авах боломж боловсролыг ингээд хүтэмж энэ боломж маш ховор. Хамгийн их боломжтой эд хөрөнгийн хуваарлал, боловсролын хуваарлал, эрүүл мэндийн хуваарлалд мөнгөтэй хүмүүс буюу тэр хүмүүст ингэж боломж нэ. Гэтэл одоо хоёр туйл ингээд нийлдэг шүү дээ. Одоо дундаж байхгүй, дундаж юу вэ? Баян осны ялгаа. Хоосон хүмүүст юу ч хүртэмж ямар ч боломж байхгүй. Тийм болохоор бид энэ хүмүүжлийн тухай ингээд одооноос ингэж яаж энэ нэг яахгүй бол одоо ерөнхийдөө бол энэ чинь хуульчлагдсан одоо энэ хулгай гэж яриад байгаа шүү дээ. Бидээс бүх боломжийг хуулиар ингээд хуульчилж байгаа бидний боломж хулгай хийгээд. Ийм зүйлүүдийг би одоо Монгол хурж ирээд буцаад явах биш. Эндээ үлдээ өөрийнхөө дуртай зүйлийг хингээ хажуугаар нь бас нийгэмдээ чиглэсэн. Миний би сүйдээ бүр ядарч байгаа л та. Тэгж байгаа хаа. Гэтэ энэ ядарч маань аз жаргалтай ядарч. Яагад гэвэл би буруу гэсэн зүйлээ хажуугаар хизээч дуугаан өнгөрөөдөггүй аав ээжийн хүмүүжүүд байдаг байхгүй. Би одоо аав ээжтэй би аавыгаа манай ээж маань цэцэрлэгийн багш насаараа хийсэн. Манай аав маань цэргийн одоо Оросын холбооны улсад цэргийн дээд сургуулийг төгсөж ирсэн. Насаараас л одоо дарга хийсэн манай цэргийн хүн байдаг. Тэгээ би аав ээж хоёрыг ээжигээ устдаа зөвлөлтөө аавыгаа галтаа зөвлөдөг байхгүй юу. Мэдээж гэр бүл доктор ямар нэгэн маргаан гарч ирнэ. Ээж маань заримдаа ингээд вирлэл ороод ирэнгүүт чи аав чинь ингээд төөнөл гайгүй болгоно. Аав маань ингээд асаалт ингээд дүрзээд ирэнгүүт ээж маань ууршуулдаг гэдэг чинь эргээд бодох нэ аав ээж хоёрын маань яг энэ арга бэлэг гэдэг ухаан ямар гоё байсан юм бэ гэж би бодогдож байгаа байхгүй юу. Энэ бол юу гэхээр хүмүүжил. Бид нэг ямар маш мундаг хүн болно гэдгийг болохын тулд аав ээж хоёр маань яг гэж нэг гэр бүлийн сайхан хүмүүжлэр төсгөж хүмүүжүүлсэн миний хувьд одоо хамгийн одоо баярлууштай бахархаж явдаг. Ийм л зүйлийг одоо ухаараа ойлгоод өөрчлөж чадахгүй ч гэж болно. Энэ тухай бид энэ одоо энэ зүйлтэй тэнцээд би магаш хэд энэ зүйл маань өөрчлөхгүй л дээ. Гэтэ би огт харамсахгүй. 15 жилийн дараа 10 жилийн дараа өөрчлөлт. Бид нар ирээдүйн хойч үедээ өр хүүхдүүдтэй дүүнэртэй гоё нийгмийг хүлээлгэж өгөх нь энэ бол үүрэг. Яг үнэ. Гэж л одоо байж байна. За тэгээ сүүлд нь гэж хэлэхэд мэдээж одоо Монголын нийгэм одоо тий эрх мэдлийн тэгш бус хуваарлал. За ил баялагын тэгш бус хуваарлал, боломжийн тэгш бус хуваарлалтай энэ нийгэмд бол яаж иж байгаа л одоо начиг залуучууд, чамцэг залуучууд зөндөө байгаа. Энд бол би одоо саяхан хугацаанд залуучууд ингээд жагсаад ингээд хавж байхад бол нэрээ бас гэрэл асж байгаа юм шиг надад боломж бодол төрсөн би ганцаараа биш юм байна гэдэг ч юм уу те. Тэгээд ингэж бодсон доо тэгээд иймэрхүү зүйлүүдээс одоо яг гэсэн тэгээд асуух зүйлээ бас асуугаараа гэдэг. За. Сүүлд нь хэлэхэд нэг зүйлээ мартчихлаа. Нөгөө сургууль нөгөө нэг дүүгийнхаа хэрэгтэй хорослогдсон 10 хэдэн одоо хүүхдүүдийг би бүгднийг мэдээж эрүүгийн гэмт хэрэг үүсгээд тэгээд ингэ явхад тэд нар үнэхээр аав ээж нь хүүхдүүд нь бүгдээрээ ингэ нөгөө нэг гэмт тухаараад энэ чинь болохгүй юм байна. 10 жилдээ хүүхд эвлэжсэн хүн ирээдүйд
ямар ч олон улсын хурал семинар, олон улсын гоё сургууль, олон улсын тэмцээн нааданд орж болохгүй. Цагдаад нэг холбогдоход юм бол болохгүй шүү гэдгийг ухааруулж хэлээд нэгсний дараа бид тэр сургууль руу нэгдсэн үндэсний байгууллагын үеийнгийн дээрлэхэд язгуулан гадуурхалтын хэсэг маш том төслийг сургуульд нь оруулж өгсөн. Тэр сургууль маань одоо бүр ингээд хэлдүүлээ дээрлэлтгүй сургууль гэдэг чинь өөртөө өрөө гаргаад маш тийм журам гаргаад явж басан. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдийг мэдээж цааш нь явуулахгүй шүү дээ. Уучлсан нөгөө нэг дүүнэртэйгээ бас ингээд найз нөхөд болсон. Ээж аав нь бүр ингээд анхаардаг болсон. Тэгээд энэ үр дүн гэдэг зүйл гараад ирэхээр өшөө илүү хүн чинь урам ороод өшөө илүү бас үе болдгийн байна бас тий гэж бас урам ороод ингээд үр дүн гэдэг зүйл маш гоё ингээд гарч ирсэн учраас одоо бүх сургуулиуд л одоо лекц авъя антгаа би ч бас лекцээс зөндөө олон аймагуудаар сундуудаар онлайн болон очиж лекц тавьсан. Лекцээ тавьчаад дуусныхаа дараа гоё асуулт хариулт явагдаад дараа нь бас өөрийнхөө ая дуу хөргөхөөр нэг юм гоё хөтөлбөртөө болчих жоох. Тэгээд өөрийнхөө чадах чинээгээр одоо энэ их ажлын хажуугаар уран бүтээлийн ажлын хажуугаар чадах чинээгээр бас энэ зүйлийг бас сургуулиудаар аймагуудаар явъя. Гэхдээ мэдээж хөлбөмбөс бас бүгдэнд нь би явж чадахгүй учраас бүгдэнд нь ингээд би өөрөө бас цаг хугацаагаа зарцуулж байгаа учраас хөөхөн бас жижигэн төлбөртэй бас ингээд бас яваад ингээд яваад гэж чинь ийм зүйлийг хүмүүс сонсоосоо гэж их хүсэж байна л да. За тэгээд зөндөө олон юм ашиг шиг болдоо уучлаарай. Бүр сонсоол аймаар байлаа тийм. Үнэхээр ер нь бол надад хүн болгонд биднэрт нэг юм имэйл байдаг шүү дээ. Олонний танил байх ч гэдэг юм уу эсвэл нэг хэлбэрт өөрийгөө оруулдаг шүү дээ. Бусдад таалагддаг хүн учраас би ингэж болохгүй ч гэдэг юм уу эсвэл би өөрөө ингэ болоод байхад заавал одоо энд би оролцоотой байлаа гэд юу өөрчлөх төвдөө ч гэдэг юм уу. Танд магадгүй төржсэн ч гэсэн та өөрийгөө тэрийгээ даваад дээрэс нь ингээд өдий хүртэл ингээд нөгөө хийсэн ажлынхаа үр дүн хүртэл хүлээж авах хэмжээнд ийм гоё тууштайгаар явсандаас миний зүгээс үнэхээр бахархалтай сайхан санагдаж байна тийм. Үнэхээр юм байна. Тэгээд хийж байгаа үйлс бүхэн тань үнэхээр зөв та бол яг одоо зөв чиглүүлэг, зөв урайлга, зөв манлайллыг ингээд бас залуустаа үзүүлээд харуулад ингээд урайлаад явж байгаад бол би бас үнэхээр баяртай байна. Хүмүүжлүү боловсрол гэдэг бол өөрөө маш өргөн хүрээтэй асуулт, өргөн хүрээтэй хүн бүрийн амьдралд байдаг хаанаасаа ч холдуулах боломжгүй ийм асуудал дээр боловсрол гэдэг бол мэдээч хэрэг бид нар зөв иргэн улс орондоо одоо иргэн нь байж өгөхөд бид нарыг бэлтгэж өгдөг их том шалгуур нь мэдээч хэрэг боловсрол боловч тэрний наанд бид хүн байх хэрэгтэй юм аа тий хүн байж өгснөөр биднэрт боловсрал ирдэг боловсролыг бид нар хүн байснараа зөв хүлээж авдаг за магадгүй зөв хүлээж авсан хүн болвол тухайн боловсролыг бусдад одоо зөв түгээж чадах юм байна гэдгийг бас бодит бас илэрлэн би бас танаар харж байна л да. Тэгээд би таныг бас урд нь адна шоу нэвтрүүлгүүдээр үзчихсэн. Та бол одоо Монголын бас олонний танил олон одоо хүүхэд багчууд таныг үзэж, дуулж, дагаж те баясдаг байж таарж байгаа. За тэгээд яг түн шиг шоугаар болоод би сайн мэддэг одоо гэр бүлээрээ бид нэр үзээд дагаж дуулаа те хүүхдүүд маань үзээд ингээд айгүй дуртай байдаг. Тэгээд таныг би нөгөө Солонгост байсан гэж олон жил одоо Солонгост байсан гэж Солонгост 13 жил ажиллаж амьдсан. Тий, Солонгост олон жил болсон. Тэгээд магадгүй ингээд миний зүгээс би өөрөө бас одоо эх орноосоо гараад ингээ 12 дахь жил рүү ирж байна л та. Та бидний ингээд магадгүй яриа нийлж байгаа, үзэл бодол нэгдэж байгаа нэг цэг нь бид нар нөгөө юмыг хүн ч гэсэн өөрийгөө те дотор талтай болж байгаа зүйлийг ингээд гаднаасаа өөрийгөө ингээ харах шаардлагатай болдог шүү дээ. Би гадна талаасаа ямар би яагаад байна? Миний болж байгаа юм хаана байна? Миний болохгүй зүйл юундаа байна гэд хүн өөрийнхөө зан чанар, өөрийнхөө үзэл бодол, өөрөө юу хийгээд байгаа хүн бэ гэдгийг хүн өөрийгөө гаднаас нь л ингээд нэг хардаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нар эх орныхоо нэг хэсэг, тэгээд эх орныхоо нэг иргэн тэ Монгол улсын нэг иргэн бид нар бол иргэн хүний үүргээл одоо биелүүлээ сууж байгаа. Тэгээд энэ иргэн хүнийхээ үүргийг биелүүлэхдээ магадгүй бас нэг хилт аваад өөр улсад ирээд өөр улсын соёл, өөр улсын нийгмийн тогтолцоо, одоо өөр улсын боловсролын систем тэ энэ бүх зүйлийг ингээ хараад бид нар нөгөө өөрсдийгөө гаднаас нь харж боломж олдсон болов уу тий гаднаас нь ингээд дээрээс нь за бид нар чинь яагаад байгаа вэ гэд ингээд нэг өнгөж харах боломж олдсон болов. Тэгээ энэ боломжийг олж харж чадж байгаа тэр цагаасаа ингээд тань шиг бас бүх бололцоогоо ингээд дайчилж оролцох хэрэгтэй юм байна. Ингэснээрээ бид нар бол иргэн хүнийхээ л үүргийг биелүүлж байгаа. За одоо иргэн хүнийхээ л үүргийг. Тэгээд энэ боломжийг бас өгөхөд айгүй гоё урайлга болж байгаа гэж бодож байна. Гадны орнуудад манай олон залуучууд одоо боловсролыг эзэмшээд тий
боловсрал эзэмшихээс гадна та ч өөрөө мэдж байгаа Солонгост бид нэр одоо Японд би та Солонгост бид бас хүн болж хүмүүжчээдэг. Тэгээ тэнд хамгийн чухал тий. Бид нар тэнд магадгүй ихтэй сургуульд нь одоо тийм удаан хугацааг өнгөрүүлдэггүй шүү дээ. Тодорхой хугацаанд суралцаа дуусдаг боловч тэнд тухайн улс орнууд биднийг нийгэмдээ яг тухайн өөрийнхөө улсын иргэн шиг ийм хүн байлгаж хүмүүжүүлдэг гэж юу ойлгодог байхгүй юу? Тэгээ энэ хүмүүжлийн хэлбэр нь ингээл одоо би энэ хүүхэдтэй орсон яриа гэдэг группийн админ болоод одоо өнөөдөр тантай ингээ ярилцах болсон шалтгаантай энэ асуултыг тавиад ингээ сууж байгаагийн шалтгаан би өөрөө энд 5 хүүхдээ өсгөж байна. Тэгээ эднэрийн энэ өсгөж байгаа энэ одоо процесс гэдэг юм уу те миний оролцоо байгаа ч гэсэн нийгмийн оролцоо. За таны түрүүнд дурдсанчлан боловсролын систем энэ боловсрол гэдэг зүйлийг энэ улс орнууд энэ хөгжсөн улс орнууд ямар төвшөнд авч яваад хүнээ яаж бэлтгэх юм бэ гэж ойлгосон. Тэгээ энэ бол бэлтгэх юм байна гэж ойлгосон. Тэгээ манай эцэг эхчүүд бас энэ талаар илүү гүн гүнзгий анхаарал хандуулаасай гэж боддог. Ер нь хүнийг хүн байлгахад бид нэр одоо бэлдэн гэдэг ярихлаар гайхчихж магадгүй. Гэхдээ биднэрт бэлтгэл ажил их чухал юм байлээ. Түүнийг бид нэр одоо өсвөр наснд ирсэн хойно гэж бодох биш. Одоо сургуульд орсон хойно гэж бодох биш те. 0-оос 3 наснд нь ямар одоо системд байлгах юм. 3-аас 6 наснд ямар системд ямар бэлтгэл ажлыг хийж явах юм. 1-р ангид ямар бэлтгэгдсэн хүүхд орох юм. Дахиад одоо дунд ангид яаж орох юм. ахлах ангид яаж орох юм. Тэгээ энэ бүх бэлтгэл ажлын эцэст одоо тэр хүн бол одоо чи боловсрал эзэмсэж болно гэд явдаг юм шиг надад зүгээр ингэж төсөөлөгдөж байгаа юм. Тэгээ би танаас бас нэг асуумаар байна л да. Та магадгүй Монголдо очиж ингээд шууд Солонгос руу буцмаар санагдчихсан. Бид нар нэг юм комфорт зонд орчдөг шүү дээ. Нэг 5 тухтай орчдөг. Яг үнэ. Энэ бол тэгээ нуугсууд биш. Үнээрийн бүр зөрчил ерөөс онгоцны буудлын дээр буугаад ерөөс бүх харагдах байдлыг тарлаа. Тэгээд ерөөс энэ бүх юм стандарт бос байгаа байхгүй юу? Тэгээд бүгдээрээ дандаа иргэн лүүгээ хандаагүй ялангуяа хүүхдүүдэргээ хандсан юм ихээр байхгүй. Одоо энэ дугуйтад хэрэг хүртээ одоо энэ нэгээр явхад ер нь дугуйтаа ямар нэгэн дугуйтай зүйл ингэ түрээд явхад энэ Монгол үнэхээр маш хэцүү. Эцэг эхчүүд хүүхдүүдээ тэрэгдээ түрээд явна гэдэг Улаанбаатарын удмаар явна гэдэг бол үнэхээр аимшигтай. Тэгээд тэр зам нь бид нар их тийм зовлонгийн одоо энэ тарихт байна л та. 100 болоо бороо орохоор зам нь үерчдэг хараад. Тэнгүүт энийг одоо яах юм бэ гэдэг. Ерөөсө хоорондоо л ингээд юу адаг. Хэлээд яриад. Өвөл оллоо нөгөө нэг зам дахиад өсөг хотоо колоодгуулдаг боллоо. Тэгээд ингээд хулгаад ингээд юу адаг. Ерөөсө зовлонгийн тарихт орсон. Хэлж шаардна гэдгийг мэдтгүү. Гэтэ яагаад би юм болсон гэхээр одоо бас ингээд хэлчихээр айгу муухай юм байна. Хэдэн малынхаа буйн цайхан амьдарч байгаа гэдэг шиг л одоо нэг яг ийм тэрийг гэсэн мэдгүй хуулийн мэдлэг байхгүй, санхүүгийн мэдлэг байхгүй. Яагаад бид нарыг ийм байлгаад байгаа гэдгийг юус ойлгохгүй. Яагаад бид нар их хоорондоо хайртай байх үзэл санхүүгээ мэдэх одоо мэдлэг хүн байх мэдлэг одоо ийм боловсролын хуулийн мэдлэг гэдэг яагаад бид нар өгөхгүй байгаа шалтгаан гэж өөрөө бодож үзлэхтэй байхгүй иргэн бүр. Тэгээд ийм залуучуудын орон л гэж яриад байдаг. Залуучуудыг одоо ингээд нөгөө эдгээр чинь одоо ингээд юусэн ингээд яг лизингтэй ярьсан залуучуудыг ингээд ходоодтай ингээд ярьсан. Тэгэнгүүт нөгөө нэг хүн чинь уулна би ста айгүй гоё нийгэмд амьдарч байгаа чинь одоо нэг юм левел байгаа шүү дээ. Би аюулгүй сайхан амьдарч байна. Хоттой айгүй сайхан ингээд те иргэнийхээ гэсэн гоё ингээд гоё хот байна. Цэцэрлэг яасал байна. Сургууль маань дайчгүй, боловсрол маань цалин маань дайчгүй. Энэ одоо ийм хүн гоё нийгэмд амьдардаг хүн гэхэд тэр гоё хуулийнхаа дагуу идэх ёстой ихээ юусод хүмүүс мэдгүй байхгүй. Ямар гоё ихтэй юм ачсан гэж яриад байгаа оронд амьдрах ёстойгоо юусээ би юус ойлгохгүй байхгүй. Тэгээ ийм ингээд болчихсон. Одоо ингээд тэгэл одоо түүтэй ичээд бошоохон Солонгос сургуульд явъя да. Боли. Тэндээсээ л одоо баг ингээд тэндээс би одоо их орон руугаа ажиллаад мөнгө төгрөг явуулчих юм бол энэ миний хувь нэмэр юм болов уу? Чи юм уу? Тэгээд ингээд бодсон чинь үгүй байна. Бас эндээ ингээд байгаа тэгэхээр миний хамаатан садан гэр бүл энд яаж амьдарч байна? Бид миний байгаа байдал тэдний одоо юу гэдэг вэ? Найз нөхдийн манд ууртаа байгаа байдал. Эдгээр яагаад өөрсдөө ингээ хохирогч гэж бодсон юм бэ? Биш шүү дээ. Хохирогч нь
бид нэр хүүхдтэй гэдэг яа бодохгүй байгаа юм бол бид нар энийг яагаад өөрчлөж тэгээд гэдэг юм. Яагаад гэдэг асуулт нь хүүхдүүд чинь багтаа нэг яагаад юм гэсэн. Би өөрөө баг анх ингээд хүчиж юм. Яагаад гэдэг асуулт маань нэг сонин санагдсан байхгүй юу. Тэгээд одоо ингээд цонтой бас ингээд ярилцаад сууж байна. Яваагүй их ондоо. Тэгээ шантралгүй ингээд бас зүтгэл байж байгаа нэг ихэнх залуучууд бас ингээд харьдаг штэ тэгээ буцчихдаг. За ер нь дийлэхгүй юм байна өө хилээд ч дийлэхгүй юм байна. Хийх арга нь алга, хийх боломж алга, хийлэхгүй байна гэж ер нь ихэнхдээ бид нар шалтгаан дурддаг л да. Ер нь бол шалтгаан дурддаг. Ийм байдлаар нэг маш том гоё сургуулиудад суралцаад одоо ингээд дэлхийн айгуун өндөр одоо Microsoft, Google, Tanch гэмүүд Alibaba мэдгүй ажиллаж байгаа гэж ярьдیں۔ Тэр усыг л хөгжүүлж байгаа байхгүй юу? Тэр усыг л хөгжүүлж байгаа. Монгол хүний оюун ухааныг тэр ус ашиглаж байгаа байхгүй юу? Гэтэл Монгол маань бодлогоороо тэр залуучуудыг авчираад яагаад тийм боломж нь юусоо байхгүй. Одоо яг миний үеийн залуучууд ихэнх нь цүнх баригч гэх юм. Бүгд яг үнэн яриа тийм ээ. Энэ бол үнэн. Бид нар юу боловсрол хүмүүс чинь нөгөө сүлбэрж явсаар байгаа нөгөө сайхан альбом тушаад очихгоо энэ бүх юм үнэ. Маш байдаг хангаж байна. Маш амархнаар ерөөсөө ингээд хурдан гэдэг л юм те нөгөө бэлтгэл ажил хүлээх гэдэг юм манад бас айгу тэр зан чанар хүнд нөгөө юм хүлээцтэй байх зан чанар хүндэтгэлтэй байх зан чанар тэгээд нэгнийгээ хайрлах нэгэндээ одоо итгэл хүлээлгэх бусдын итгэлийг даах хариуцлагатай байх гэдэг одоо нөгөө хүн байх төлөвшөх те хүн байж төлөвшөх шаардлагатай зүйлсүүд нь магадгүй одоо бид нарт тэр нь байдаг гэж хэрэг. Гэхдээ тэрийг ингэж өнгөлж тордож гаргаж ирэхдээ жоохон дутагдaltaй байдаг байх л та гэж анзаардаг. Би тэгээд манай Монгол уучлаарай. Окей. Зүгээр та яриа. Нөгөө нэг юм Монгол хүмүүс одоо энэ Монголдо зарим нэг залуучуудаас байх хэрэгтэй байхгүй. Яг өөрт хамаатай асуудал өөрөө хэр оролцоотой байна вэ гэдгийг юусэн боддгоо. И чинь бүх юм чинь чамд хамаатай асуудал чи өөртөө хэр оролцоотой байна гэдгийг юусэн мэддэггүй. Тэгээд мэдхгүй байгаа учраас нөгөө түрүүн хэлсэн хуульчлагдсан хулгай гэж яриад байгаа одоо чөлөө хөгжлийн баан одоо яаж цэцэрлэгийг бүтээмж мөн гендрийн асуудал одоо ер нь энэ айхуу ийм хэцүү байгаа байхгүй юу. Ямар ч гэсэн гэхдээ хэцүүгээд юусэн ингэж юу асангүй ямар ч гэсэн тэгээд ерөөдөө бас ингэж явж байна. Айгуу өөрөө бас хүн хөгждөг юм байна. Энэ тухай явахаар их мэдээлэлтэй болдсон юм байна. Мэдгүй байсан зүйлээ мэдээд авчаар мэдээлэлтэй юм байна. Яагаад энийг хүн болоод мэдгүй юм бол гэж боддог юм байна. Тэгэхээр нөгөө хүмүүстэй бас share хийж, donation хийж ингэж хүмүүст мэдүүлэх ёстой юм байна. Бас хийсэн зүйлээ хин нэгэн миний хийсэн зүйлийг гоё ингэж хүмүүс ингэж гоё харуулах байх гэж бодсон чи бас тэр үгүй. Өөрөө хийж байгаа зүйлээ өөрөө ингэж хүмүүс мэдрүүлж явуулах нь одоо бидний одоо ялангуяа чи бидний хувьд чиний хийж байгаа зүйлийг хийж манай энэ стандартд хийж байгаа зүйл гэж хийж өөрөж боддгийн хүн чинь нэг аюу смарт байхгүй юу? Би өөрөө дөвөлгөмөргөө санагдаад ингээд уул аюу юм хийгээд байдаг те аюу зүг юм хийгээд байдаг. Хин нэг ингээд аюу гоё ингээд бүсэд төгөөгээд өгөөсөө үгүй тийм байх. Бидний залуучууд одоо түгээ өөрийгөө сурч яадгүй зүг байгаа учраас. Буруу зүйл байгаа учраас хийж байгаа бол хизээч тийм байхгүй. Тэгэхээр өөрийгөө харуулах хэрэгтэй, бусдад уриалах хэрэгтэй, нөлөөлөх хэрэгтэй, ярих хэрэгтэй байна. Хэлсэн чинь. Тэр яг үнэн шүү гэл. Үнэхээр одоо би танд яриагаа эхлэхээс өмнө бас хэлсэнтэй. Миний нэг сүртэй хүнд үрж байгаа юм биш шүү гэл ингээд айгүй даруухнаар илэрхийлсэн. Тэ энд бол бас биднэрт хүлээлт байдаг. Тэ хин нэг нь намайг дэмжих байх. Эсвэл одоо миний хийж байгаа зүйл зөв байж магадгүй, тэгээс сонсож магадгүй, бусдад хүрэх байх гэдэг ч юм уу. Нэг ийм зүйл байдаг. Тэ үнэн биднэрт тэгэхээр энэ дээр бас нэг магадгүй нөгөө бид нар нэгнийгээ дэмжих гэдэг тэ бусдаа итгэл хүлээлгэж, бусдыгаа дэмжих гэдэг ийм нэгдмэл байдал бас жоохон анзаарагддаггүй л те алдагддаг болов гэж. Магадгүй зүгээр ингээ хөгжилтэй одоо дэлхийд тэргүүлдэг орнуудын хөгжилтэй иргэд ингээд нэгдэж чадж байгаа учраас иргэд нь нэгдэж чадж байгаа учраас за магадгүй тэр олон сая хүмүүсийн нэг цөөхөн хэдэн хувь нь л одоо жоохон ингээл те магадгүй бас янз бүр байна штэ. Тийм байдгүй яа тийм. Гэхдээ нэг очтой юм шиг байгаа юм л та. Тэгээд намайг харин нэг хитгэн ингээл байдаг
маасан тэгч гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Жаахан тийм сэтэл төрөөд байдаг. Тэгээ магадгүй тийм ийм гэл одоо өөр улстай жиших боломжгүй хүн амынхаа хувьд ч тэр одоо газар зүйн байрлалынхаа хувьд ч тэрсэн давуу талтай уг нь бол тий хангалттай сайн сайхан явах боломжтой зүйлс байдаг учраас одоо дэлхийд тэргүүлсэн орнуудтай жишиж ярих гэхээр хүмүүс жоохон тийм сонин хүлээж авдаг санагддгийн. Гэхдээ яагаад 100 сая гаранхан хүн байжж ингээд нэг 3 саяулах наа нэг гिचэл өгн болчдгүй болов. Тий, уул нь айгүй тийм цомхон байхгүй айгүй цомхон тий харин тий. Ер нь бол би бас ингэж боддог. Дорны соёл, өрний соёл хоёр чинь бас маш шалтгаалтай. Ядангуяа манай Азийн соёл, тэр дундаа Монгол соёл. Энийгээ бид нар авч үлдэх нь хамгийн нэн тэргүүн Монгол хүн тий ямар одоо эдрээс одоо Азийн одоо дорны соёл, өрний соёл хаа байсан одоо Америкийн тэр Нью-Йорк хотод тэд нөгөө нэг ингээд амар хараалыг хэлж байгаа тэр одоо юу Монголд яг хэрэгтэй юу юу? Монголч нь одоо хүн байх бол одоо энэ уран бүтээлтийн хүртэл цензуур тавих хэрэгтэй. Бүх үг нь хараалын үг орсон байхад тэр хийд болоод байгаа байхгүй юу? Эцэгчүүд тэрээс анзаарахгүй байна. Бүх үг нь Т орсон байх чинь 5 настай хөхөд п гэдэг үгний явчихсан. Яа ийм болчихсон. Айгуус одоо зөөлөн хүчний бодлогын мөтөл байхгүй юм. Тэгэхээр одоо ингээд тэр солонгосын K-pop гэдэг одоо чинь масаараа K-pop ингээд яагаад ингээд итгэхэд алдартай болоод байна. K-pop соёлын дуунууд нэг ч хараалын үг ордог байхгүй үгэнд нь. Ямар сайн дээр Blackpink гэдэг хамтлаг одоо алдартай номер 1-т яваад байгаа хамтлагийн ингээд клипэн дээр нь машин дотор ингээд явж байгаа юм дээр одоо аюул хүн бүс зүгээр хүн улмаас солонгос баяраа нөгөө клипийг гаргахгүй байх жишээ. Энэ бол солонгос улсын тэр education ямар ч гэтэл манай Монгол бол ерөөсөө одоо дээр бас нэг ингээд нэг 1010 жилээ төгсөж байгаа октийн чуулга дээр би очиж дуулж байгаа байхгүй юу. Гэтэл нэрийг би хэлэхгүй нэг рэпер хурж ирээд арих угаад согтоод тэгээд ингээд халангуудаа би чам дээр очлоо гэж тэр дуулж байгаа байхгүй юу. Энэ одоо дөөдх нь айгүй алдартай бас энэ рэпер бүх рэперийг би буруу гэж гэдэг юм шүү. Энэ яхад тэр цензуур тэр хүмүүжээгүй шүү дээ. Урлагийн хүн болсон ч хүмүүжээгүй шүү дээ. Би ямар нөхцөл яг амьдрал дээр гарч иж байгаа тэр сайхан одоо мянган октоодын өмнө арих угаад халангуудаа чам дээр очиод үнэ хэлж чаддаг чинь ийм хөө утгатай болохгүй юу. Тэгээд алхам дотор бас үг юм байна. Тэгээ би бас удахгүй бас хоёулаа яриагаад дуусахгүй зөндөө яриад ах юм бол үнтэй сонирхолтой. Харин урлаг соёлын хүмүүс та бүхэн маань ч гэсэндээ ер нь бол биднэрт урлаг соёлын боловсролыг олгох, соён гэгэрүүлэх үүрэг ролтой хүмүүс гэж бас би хувьдаа одоо ер нь юм бүхэн боловсролтой шүү дээ. Бидний одоо тэр санхүүгийн боловсрол гэж ярьж байгаа энэ бүхэн чинь ч гэсэн бид нар боловсролынхоо системд авах ёстой зүйл, мэдэх ёстой зүйл, эцэг эхээсээ мэдэж чадахгүй байгаа зүйлийг бид нар боловсролынхоо системнээс авах ёстой. Тэгээ эцэг эхчүүд маань мэдээж одоо үе үеэр нь бид нар буруутгах боломжгүй юм. Тэгээ тэдний тухайн нийгмийн тэр тогтолцоо, бодлого энэ бүх зүйл ингээл явсаар нь байгаа л өнөөдрийн нийгэмд ирсэн. Гэхдээ яг энэ чигээрээ бас одоо миний 20 жилийн өмнө 10 жил сургуульд орж исэн үедээ одоо ингээ 22 он 21 он гэдэг адилхан 21 он 22 он адилхан байна гэхээр санаанд буухгүй те одоо тичнээн жил болцоод байх туу гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр тэр олон жил ингээд явсан зүйл магадгүй дахиад үдий дайны жил хугацаа шаардчихэж бид нар одоо зөв галдралтаа орох, зөв хүнээ бэлдэх, Монголын одоо жинхэнэ иргэнийг бэлдэх түрүүний таны хэлсэнчлэн одоо бид бол өөр соёлоороо бид нар бас ялгарах хэрэгтэй. Ер нь улс орон болгон ч соёлоороо ялгарч байгаа штэ. Хэл соёлоороо ялгарч байгаа. Тэрийг аваа явах нь чухал. Та яалтчгүй Солонгост олон жил амьдарсан өөрөө та би ч гэсэн одоо Японд энэ улсын соёлын дагуу амьдарч штэ. Соёлыг аваад тухайн улсад амьдарч байгаа бол манай Монгол нэг сайхан зүүр үг байдаг үстэй. Одоо усын уул ясын дагнаа гэж. Яг энэ улсын хууль дүрм журмыг дагахаас гадна энэ улсын хэлний соёл, энэ улсын хүний өөрийнх нь одоо төрлөх одоо нийгэмдээ оролцоотой байгаа тэр иргэний соёлыг, энэ бүх соёлыг бид нар авчиж энд хүл зэрэгцэж амьдрна. Тэгвэл Монгол хүн ч гэсэндээ яг л өөрийн одоо уламжлал, ёс зүй, ёс суртахуун, соёл энэ бүх юмараа л ялгарч ингэж урагшлах ёстой юм шиг байдгиймээ. За тэгээ өнөөдөр бол маш гайхалтай сайхан хэлцүүлэг яриа өглөө. Танаас бол асуултууд зөндөө л байлаа. Ер нь бол энэ ялгуурлан гадуурхал, энэ дээрлэх гэдэг бол энд бол маш том одоо
хүмүүжлийн арга барилаас гадна бас ахаад Хүмүүжтэй. боловсролын систем дотор нь орж байгаа олон агуулгууд бас хамааралтай байдаг болов уу гэж бодогдож байна. Тэгээд энэ ажил үйлс танаас айгүй их өндөр амжилтыг хүсье. Ер нь цаашдаа ч бас энэ талаараа энэ ядчил би одоо бодохдоо сургуульд тэр утас бариулаад байдаг нь бас одоо хэр зөв байдгийн бол яадгийн бол гэж бас зүгээр бод. Энэ бол их энгийн жишээ шүү дээ, тий. Ер нь та Солонгост ч бас одоо 10 жилийн сургуулиудыг харж байсан байлгүй дээ. Одоо Японд ч гэсэн тэгтэл чинь Япон Солонгос хоёр ч нь одоо бас хүмүүстүүдийн дээрлэхэлт, ялгуурлан гадуурхалт одоо бүр аюултайдаа хүрүүл амиа хорлолт гэдгээрээ бол одоо дэлхийд өндөр байр суурьтай Япон улс бол одоо өндөр байр суурьтай. За одоо сургуулиудын ертөнд төсвөр насныхны хооронд бол ялгууран гадуурхалт, за тэр дээрлэхэлт гэдэг зүйлс бол байдаг. Тэгээд энэ байдлаасаа болоод амиа хорлолтын тоон ч гэсэндээ маш өндөрсөн ингэж явдгийм байлээ. Тэгэхээр Монголд маань одоо 3 сая гаруй хүн амтай байж ингээд өсвөр насны хүүхдийн амиа хорлолт одоо Азиад тэргүүлж гин гэж би сонссон. Тэгээд энийг сонссон. Үнэхээр харамсалтай. Одоо миний хүүхдүүд очиод эх орондоо очиод сурч амьдрахад ийм нөхцөл байдал хүлээж авах юм уу гэхээс ямар ч их хүн одоо ямар ч эцэг хүн бол одоо сэтгэлэн шимшрэх ийм зүйл сонсогдож байгаа маа. Тэгээд энэний төлөө гар бие оролцоод өөрийнхөө дуу хоолой хүргээд бусдаа бас зөв одоо урайлгыг хүргээд ингээд явж байгаа таны ажил устаас би үнэхээр баяртай байна. Тэгээд чадах зүйл бас өөрөө ээж хүний хувьд, иргэн хүний хувьд бас оролцоотой бүх зүйлээрээ дэмжиж оролцоотой байх болно. Тэгээд өнөөдрийн хүмүүжлүү боловсрлоо сэдвт хилцүүлэг яриа маань бол энд хүрээд өндөрлж байгаа. Тэгээд дуучин за хан уул дүүргийн элч дууч хүүхдийн элч дууч бас гоё нэг авсан байсан. Тийм тэгээд тэрнийхээ ч дагуу ер нь заавал нэг цол хэрэгэм авсандаач биш. Ер нь Монголынхоо иргэн гэдэг үднээсээ иргэнийхээ үргийг биелүүлж байгаа. Танд бол бас талархалтай байна. Тэгээд өнөөдрийн маань ярилцлагыг тухлан сууж сонирхсон, сонссон хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл баярлалаа. Зочиндоо маш их баярлалаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. Нэг гоё эцэг эхчүүдэд ч юм уу тийм ээ. Эсвэл өсвөр насныхаа дүүнүүд ч юм уу таны зүгээс ингээд ингэчээрээ гэд нэг ганц сайхан зөвлөгөө өгөөд дуусвал яаж вэ? За би энэ зөвлөгөөгөө жоохон дуугаар илэрхийлчихье. Энэ юу гэхээр одоо UBS-ээр гарсан Обайн дурын сахны кино Берүүд гээд тэрний бас хайрын өргөө гэдэг нэг дууны яг энэ бадгийг нь яг дуулаад яг үгээ нэг үгшээ үдээлтэй хэлэх гээд байна л да. За зүгээр. Авэжүүд үргэлж хамтдаа байгаа. Амин үрсний имэж яваасаа амьдралдаа хайраар үргэлжилж аль бүхэн жаргалтай байгаасай хайраас ургасан цэцгэс болохоор ханхорбод бид хайрыг түгэнэ. Баярлалаа. Баярлалаа. За ястаа сайхан мэдлэгийг хүргэсэн танд маш их баярлалаа. Ингээд хүмүүс минь боловсрол чухал байлгүй яах вэ? Боловсрол бол та нийгэмшигт чухал зүйл юм шүү. Харин та тэрний наан ихлээд хүн байх ёстой юм шүү. Тэгээ хүн байхад танд хамгийн чухал бол чин сэтгэл, хайр энэ бүхнийг сая бол маш тодорхойгоор илэрхийлж өглөө. Ингээд танд маш их баярлалаа. Таны цааш баярлалаа. Баярлалаа сонсогчдоо. Дараа уулзъя. Баярлалаа. Танай гэр бүл бас аль хэдийн хүсье. Маш их баярлалаа.